хүрэлцэн ирсэнд баярлалаа ноён Джеффри Ли. Юуны өмнө Монголын хөрөнгөний биржтэй стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанд баяр хүргэе. Philips Capital-ын зүгээс энэ цаг үед Монголыг яагаад стратегийн түншээр сонгох болсон бэ? Би саяхан эдийн засгийн зөвлөлийн өргөдөгсөн хуралдаанд оролцож, ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд үүнийг хамгийн оновчтойгоор дүгнсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол улс зөв цагтаа зөв газартай байна. Ерөнхий сайдын тус хурлын үеэр зарласан реформуудыг бид маш эргээр харж байна. Тухайлбал эдийн засгийн дөрвөн тулгуурыг нээх, зохицуултыг хөнгөвчлөх, хувийн хвшлийн өсөлтийг хурдсгах, төрийн оролцоог бууруулах зэрэг нь чухал алхмаа гэж үзэж байна. Мэдээж Монгол улс алт, зис, нүүрс зэрэг эрэлт өндөртэй ашигт малтмалаар баялаг. Эдгээр түүхийн эдийн эрэлт хүчтэй цаашдын төлөвч эерэг байна. Мөн компаниуд өөрсдөө шинжлэгдэж байна. Анлок буюу нөөц боломжийг нээх хөтөлбөрөд маш чухлаа гэж бодож байна. Ийм төрлийн хөтөлбөрүүд Япон, бүгд найрамдах Солонгос улс, одоо бүр Сингапурт хэрэгжиж байгаа. Энэ нь Монголын хөрөнгөний зах зээл болон зах зээлийн оролцогчдыг идэвхжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна. So this is certainly the right time. Тиймээс Монгол бол үнэхээр зөв цагтаа, зөв газартай байгаа зах зээл. Philips Capital Монголын хөрөнгөний зах зээлд хамгийн том боломжийг хаана харж байна вэ? Мөн дотоодын хөрөнгө оруулалтын сан болон үнэт цаасны компаниудтай харьцуулахад танай компани дотоодын зах зээлд ямар шинэ боломж авчирч чадах вэ? Монголд ирснээс хойш бид боддоор маш олон боломж байгааг харж байна. Тухайлбал хөрөнгөний зах зээл нь одоогоор харьцангуй жижигч, бидэн шиг оролцогчдын дэмжлэгтэйгээр цааш тэлэх боломжтой гэж үзэж байгаа. Монголын хөрөнгөний биржтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд бид маркет мейкинг буюу зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаагаар дамжуулж, зах зээлд тасралтгүй худалдаа авах, арилжааны хааншаа санал болгох үйл ажиллагаа болон бусад механизмаар дамжуулан зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Энэ нь Монголын хөрөнгөний зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэхэд туслах юм. Мөн Монголын банкнууд бидэн шиг хөрөнгө оруулагчдад маш сонирхолтой боломжууд санал болгож байна. Өөрийн хөрөнгийн өгөөж нь 20%-аас дээш, ногдол ашигын өгөөж нь 5%-аас дээш. Мөн капиталын түвшин хангалттай сайтай байна. Одоогоор банкны салбарын гүйцэтгэлч тун найдвар төрүүлэх үз байгаа. Үүнээс гадна түүхийн эдийн салбарт ч олон боломж олж харж байна. Монголын хөрөнгөний биржтэй хамтран ажилласнаар бид эдгээр үн цэнийг нээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Монголын хөрөнгөний биржтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ирэх 12-оос 24 сарын хугацаанд хамгийн түрүүнд ямар бодит төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Yes. Like I mentioned earlier on. Түрүүнд дурдсанчлан хэрэг бид Монголын хөрөнгөний биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны хөрвөх чадварыг сайжруулж чадвал энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж Монголын хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулах итгэлийг нь бэхжүүлнэ гэж үзэж байна. Мөн ойрын ирээдүйд Монголын компаниудын хувьцаануудыг Philips Capital Group-ийн хөрөнгө оруулалтын платформуд дээр санал болгохоор ажиллаж байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголын компаниудтай илүү хялбар танилцж хөрөнгө оруулах боломжтой болох юм. Бид зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны туршлагаа Монголын хөрөнгөний биржтэй хуваалцахаас гадна Монголын зарим компани, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг банкнуудыг бусад хөрөнгөний биржид давхар бүртгүүлэх боломжийг санал болгож чадна гэж бодож байна. Ингэснээр эдгээр компанид олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд хэлэх боломж бүрдэнэ. Боломжуудын талаар ярилцлаа. Харин сорилтуудын тухайд ямар бодолтой байна вэ? Монголын компаниудыг бүс нутгийн болон дэлхийн хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, сонирхол татгууц болгохын тулд нэн түрүүнд ямар өөрчлөлтүүд хийх хэрэгтэй гэж харж байна. Apart from our market making experience that we Бид зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны туршлагаа Монголын хөрөнгөний биржтэй хуваалцахаас гадна Монголын зарим компани, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг банкнуудыг бусад хөрөнгөний биржид давхар бүртгүүлэх боломжийг санал болгож чадна гэж бодож байна. Ингэснээр эдгээр компанид олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд хэлэх боломж бүрдэнэ.
Жишээлбэл Төв Азийн зарим банк Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон бөгөөд маш сайн гүйцэтгэл үзүүлж байгаа. Учир нь тэд дэлхийн хөрөнгийн зах зээлд шууд нэвтрэх боломжтой болсон. Ийм төрлийн туршлага боломжийг Монголд авчрах нь бидний оруулж чадах гол хөв нэмрийн нэгэ гэж үзэж байна. Монголын зах зээлд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан, ETF, дериватив болон бусад шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр хэр таатай зохицуултын орчинтой байна гэж та харж байна. And I think that is something which is following the trend. Мэдээж боломжтой. Энэ бол олон улсын зах зээлийн чиг хандлагыг дагаад хөгжнө гэж бодож байна. Жишээлбэл Сингапурт бид Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй ETF гаргасан анхны байгууллагуудын нэг байсан. And if our experience Бид энэ төрлийн туршлагаа Монголд хэрэгжүүлж хуваалцах сонирхолтой байна. the interest Сингапур болон дэлхийн бусад зах зээл дэх бидний туршлагаас харахад ETF-д хөрөнгө оруулах сонирхол маш хурдтай өсөж байна. we launched Тухайлбал бид 2017 онд Сингапур REIT ETF-ийг гаргасан. and since then it has grown by close to 10 times. Түүнээс хойш хэмжээ нь бараг 10 дахин өсөж, одоо 1 тэрбум Сингапур доллар төгсөж байна. Sing dollars. And in Үнэн дээр манай Сингапур REIT ETF болон мөнгөний зах дах сангийн төрлийн ETF-үүд рүү өдөр бүр хөрөнгө орж ирж байна. market fund type of ETFs. So this is a development that we feel we can help contribute. Тиймээс энэ чиглэлийн хөгжилд бид Монголд хөв нэмрээ оруулж, ETF болон шинэ бүтээгдэхүүний талаар мэдлэг туршлага хуваалцах боломжтой гэж харж байна. Өнөөдрийн хөрөнгийн биржүүд зөвхөн арилжааны платформ байхаа болж технологийн компани шиг болж хөгжиж байна. Технологийн шинжилэл талаасаа стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаар дамжуулаад Монголын хөрөнгийн биржид ямар шинжилэл инновац хийх боломжтой гэж харж байна. Yes, I think this is, Маш сонирхолтой асуулт байна. as a group we are very interested. Манай групп хөрөнгийн биржүүдэд хөрөнгө оруулах өндөр сонирхолтой. In fact, we hold significant stakes in the stock exchanges in Singapore. Бид Сингапур, Хонконг болон бусад зах зээлийн хөрөнгийн биржүүдэд томоохон хувь эзэмшдэг. Key developments which we believe we can help contribute. Бидний хөв нэмэр оруулж чадах нэг гол чиглэл бол тухайн биржийг илүү технологи суурилсан байгууллага болон хөгжүүлэхэд дэмжих явдлаа гэж боддог. So for instance, let me give you an example. Now stock exchange Тухайлбал өнөөдөр хөрөнгийн биржүүд зөвхөн хувьцаа арилжаалахаас гадна их хэмжээний дата эзэмшиж, олон төрлийн индекс боловсруулж байна. indices, you know, Эдгээр индекс мэдээллийг ETF зэрэг бүтээгдэхүүнд ашиглаж орлого болгох боломжтой. ETFs and things like that. So in that Тиймээс хөрөнгийн биржүүд цаашид зөвхөн арилжааны платформ бус, харин технологи, дата дээр суурилсан компани болж хөгжнө гэж бид эргээр харж байгаа. will become technology and data companies. Өнөө үед дата мэдээлэл өөрөө маш өндөр үнцэнтэй хөрөнгө болсон. Very valuable. Дэлхийд даяар IPO зах зээл идэвхжиж байна. Монголын томоохон компаниуд IPO хийх энэхүү ажиллагаанд нь олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад Phillip Capital ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Магадгүй ойрын хугацаанд Монголын компани Сингапурын хөрөнгийн биржид бүртгэгдэх тухай мэдээ дуулдах боломжтой болов? Absolutely. Мэдээж боломжтой. And Бид яг ийм үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. you know, in fact, when we first announced the MOU, Эдийн засгийн зөвлөлийн өргөтгсөн хуралдааны үеэр санамж жүжиг анх зарлахад тун эерэг хүлээлт эхнээсээ үүссэн. hear the news here about Phillip Capital. Phillip Capital Group Монголын зах зээлд орж иж байгаа тухай мэдээ өдөр бүр яригдаж, хүмүүс үүнийг маш эргээр хүлээн авч бидэнд баяр хүргэж байсан. Taking this very positively, congratulating us in our meetings with the regulator. Зохицуулагч байгууллагууд болон яамдын төлөөлөлтөд хийсэн уулзалтуудад тэд биднийг таны дурдсан энэ үргийг хэрэгжүүлэхэд түлхэж өгч чадах дэлхийн хэмжээний чухал групп гэж харж хүлээн авч байсан. Globally, Бидний зүгээс ч энэ үргийг гүйцэтгэхийг хүсэж байна. utilize this Монголын компаниудыг Сингапурын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорих болно. play that role. We would want to bring Mongolian companies to Singapore. We would want to cross-list some of these companies. Зөвхөн Сингапурт бус манай үйл ажиллагаа явуулдаг дэлхийн бусад санхүүгийн төвөддөж Монголын компаниудыг давхар бүртгүүлэх боломжийг бий болгохыг зорж ажиллана. Казахстан, Вьетнам, Индонез зэрэг бусад хөгжиж буй зах зээлтэй харьцуулахад Монгол улсад ямар давуу болон сул талууд ажиглагдаж байна вэ? I would say there are more advantages than disadvantages. Миний хувьд сул талаас илүүтэйгээр давуу тал олоон гэж хэлэх байна. Is really under the radar. Юуны өмнө Монгол улс ихэнх олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвөөс гадуур
Бүрэн нэгдээгүй зах зээл хэвээрээ байна. Үнэлгээ нь сонирхол татахуйц төвшөнд байна. Өсөлтийн боломж их байна. Монгол өөрөө залуу, эрч хүчтэй шин дижитал эдийн засагт хөв нэмэр оруулах чадвартай хүн амтай улс. Дижиталчлал урагшилж, түүх эдийн зах зээлийн өсөлтийн мөчлөг үргэлжиж байгаа энэ үед Монгол улс тун таатай байр суурин дээр байна гэж харж байна. Тиймээс сул талаас илүү боломжтой давмгайлж байна. Цаашид Монгол улс олон улсад илүү тодрон гарч ирэх боломжтой гэж бодож байна.